Илтгэгчийг өрөө. Miss Ayush Arunzaya, the chairperson of the National Аюуш Statistics Арун Office заяа of үндэсний Mongolia, статистикийн хорооны дарга. and who is Тэр one of our brightest brains of our country, манай улс орны and co-chair of the high-level group for partnership coordination манай and одоо capacity building for статистикийн statistics байгууллагыг for одоо the тэргүүлгийн 2030 хажуугаар agenda for 2030 sustainable development. тогтвортой And she is хөгжлийн also одоо the chair of the статистикийн partnership чиглэлээр in дээд statistics хэмжээний for групп тус development харьяалагдаж in the гишүүнээр 21st ажилладаг мөн century. And let's give a floor to the 21-р зууны Arunzaya. статистикийн хөгжлийн чиглэлээр бас олон улсын үйл ажиллагаанууд идэвхтэй оролцож байгаа хүн байна. За намайг танилцуулсан баярлалаа. За хатагтай ноёдоо өглөөний мэнд хүргэе. Тэгээ та бүгдийг Монголд одоо хүрэлцэн ирсэн дэх баяртай байна. За би үндэсний статистикийн хорооны даргаараа ажилладаг. Манай статистикийн хороо болохоор шууд парламентэд хуралд тайлхнадаг юм байгууллага. Тэгээд манай Монгол бол нэлээд тийм төвлөрсөн захиргааны бүтцтэй юм байгууллага. За би одоогоор бас Парис 21 гэдэг ийм хорооны даргаар ажиллаж байна. Тэр нь болохоор 1996 онд нэгдсэн үндэсний байгууллага мөн Европын холбоо, Дэлхийн банк гэдэг ийм хэдэн байгууллагууд хамтраад хөгжлийн статистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байгуулсан ийм хороо юм. Дээрэс нь би бас статистикийн Нобель статистикийн хорооноос 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилгоодыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дээд хэмжээний бүлгийг бол байгуулсны дэд даргаар нь би ажиллаж байгаа. Тэгээд тэр дээд хэмжээний бүлгийн хуралдаан Монгол улсад өнгөрсөн 7 хоногт бол зохион байгуулагдаад тэгээд тэр үеэр бид нар тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 он хүртэл статистикийн байгууллагын гүйцэтгэх үүрэг ролын тухай ярьсан. Тэгэхээр парламентын гишүүд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, статистикийн байгууллагад бүгдээрээ л энэ 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилгоодыг биелүүлэхэд бол өөр гэсэн тийм хувь нэмрээ оруулах бол боломжтой. Тэгэхээр би өөрийнхөө танилцуулгыг бэлтгэхдээ зөвхөн статистикийн хорооны үйл ажиллагааны талаар дурдаа зогсохгүй, дээрэс нь статистикийг одоо боловсруулахтай холбоотой олон талын оролцоо байдаг. Эдгээрийн тухайс дурдна. За 2030 он хүртэл бид нар тогтвортой хөгжлийн стратеги одоо хэрэгжүүлэх явцад бол тоо мэдээллийн дутагдал бол нэлээд тулгарх юм магадлалтай гэж үзэж байгаа. Тэрний юу гэхээр урд өмнөх энэ тоо мэдээлэл бас оновчтой биш, төдийлөн сайн бүрдүүлж чаддаггүй байсан зэрэг ийм асуудлууд бидэнд бол тулгараад байгаа. Тэгвэл бид нар энэ өмнө бол 15 он хүртэл мянган хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж байсан бол одоо тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд ямар онцлог ялгаа байна, өмнөхөөс ямар ялгаа байна гэхээр авч үзэж байгаа асуудлуудыг хүрээ бол өргөжсөн байгаа. 17 тогтвортой хөгжлийн зорилгууд дээрэс нь маш олон 100 гаруй ийм дэд зорилтууд мөн тэдгэрийг үнж дүүнхтэй холбоотойгоор 232 индикаторыг бол ашиглана гэж байгаа. Энэ дотор болохоор хүмүүсийг одоо нас хүүсээр нь, газар зүүн байршлаар нь мөн хөгжлийн бэрхшээлтэй эсэх гэх мэтээр бид нар энэ тоо мэдээлэл өгөгдлүүдийг задаргаатай байлгаж тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжиж гэнэ үү гэдгийг бол дүгнэн. Тэгэхээр бидэнд одоо байгаа статистик бол илүү тийм задарч өгөх, задаргаатай болохоос аргагүй ийм байдал бол үүссэн байгаа. Тэгэхээр тогтвортой хөгжлийн зорилгоодыг одоо биелүүлэхэд бол бид бас тооцоол хийж үзэхэд одоогийн байдлаар энэ олон улсын 40 индикаторыг бол бид нар шууд ашиглаж болох юм байна. Монголд бол энэ тоо нь бол мэдээлэл нь бол байна гэж утсан 47 индикатор дээр болохоор бид нар бас хүчин чармаалт тавих юм бол тэдгэрийг ашиглах тийм болцоо бол байна гэж үзэж байна. За тогтвортой хөгжлийн зорилгоодын нэг чухал урай нь бол хэнийг ч хойноо үлдээхгүй байх ёстой гэж байгаа. Тэгэхээр дундаж улс орлоготой орнуудын хувьд аваад үзэхээр тэнд бол одоо хүмүүсийг хойноо үлдээхгүй тулд нийгмийн бүх одоо бүлэг хүмүүсийг улсын бүртгэлд оруулах үүднээс бол тодорхой ажлуудыг улсын бүртгэлийн байгууллагынхаа хүрээнд бол хийж байгаа. Тэгээд Дэлхийн банкнаас энэ тал дээр 18 онд гарсан тайлан дээр бол энэ бүртгэлийн байгууллагын гүйцэтгэгч үүрэг ролыг бол онцон тэмдэглэсэн байгаа. Тэгээ одоогийн байдлаар хүмүүсийн тэр улсын бүртгэл тийм сайн биш байгаас болоод дэлхийд даяараас бэрхшээлүүд бол гарч байна. Тухайлбал дэлхийн хүн амын хамгийн ядуу гэж тооцогдох 20% нь бүртгэлгүй төрөлтийн 55%-ийг бий болгож байна гэсэн ийм тооцоол байсан. Тэгэхээр ялангуяа бид нар энэ
хөгжлийн хойно хоцроод байгаа тэр бүлгүүд рүү чиглэж илүү ажлыг хийх буюу альва одоо улсын бүртгэлийн процессыг хэлбэршүүлж өгөх нь зөв. Одоо жишээлбэл манайд амарч газар дээр одоо улсын бүртгэл хийх юм болцоо бол гаргаж өгсөн явдал нь бид нар хүмүүсээ аль болох бүртгэлтэй байлгаж статистикийг үнэн зөв байлгахад бол нөлөөлнө. Тэгээд мөн одоо бид нар бас гэрэлтийн бүртгэл болон амарчж байгаа эхчүүдийн мэдээллийг бас ингээ харьцуулаад үзэхэд бол энд бол нөгөө яг хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж чадахгүй байх явдал бол түгээмэл буюу ийм гэр бүлийн бүртгүүлээгүйгээр төрөлт бас нэмэгдэж байгаа нь санаа зовоож байгаа юм. За статистикийн байгууллагын хийж байгаа ажлын ачаал бол бас өндөр байдаг. Бид нар data calibration хийдэг, тоо мэдээллээр боловсруулалт хийн, мөн мэдээлэлээ цуглуулна, мэдээллийг боловсруулж тайлагна гэдэг энэ ажлуудыг хийдэг. Энэ бүгдийг хэрв тоо мэдээлэлтэй ажиллахдаа чанартай ажиллах юм бол энэ бол тухайн улс орны одоо амьдралд үйл ажиллагаанд шууд эерэг нөлөөтэй. За бид нар статистикийн талаар авч үзэхээр бид яагаад статистик хэрэгтэй гэхээр одоо бид нар хаашаа бид нар урагшлахыг хүсэж байгаа тэр урагшлах замаараа явж чадж байгаа эсэх бидний бодлого оновчтой байгаа эсэх тэгээд бид нар үнэлгээ хийгээд энэ тоо мэдээллийг цуглуулад энэ процессыг өөрөөр хийх шаардлагатай юу гэдгийг бас одоо дүгнэ гэж ойлгож байна. Тэгэхээр альва одоо улс орны хувьд одоо тухайн хувь хүмүүс нь ч гэсэн илүү нөгөө чадвараа одоо дайчилж гаргах тийм нөхцөлийг бүрдүүлэхийн тулд чанартай сайн тоо мэдээлэл статистик байж аж түүнийг нь хэрэглэгчид ашиглаж байж бас оновчтой шийдвэр гаргана гэж үзэж байгаа. Тэгэхээр чадвар бэхжүүлэх гэдэг энэ асуудал бол хамгийн чухал бөгөөд үүн дээр Дэлхийн банкнаас нэг үнэлгээ хийсэн байдаг. За би бас зарим тоо мэдээлэл харуулъя. Сүүлийн үеийн тоо мэдээлэл байгаа. За статистикийн чадварын индекс гэдэг нэг ойлголтыг ашигладаг. Энэ нь болохоор 0-оос 100-ийн хооронд гэдэг улс орнуудын статистикийн байгууллагын чадварыг бол дүгнэж байна. Дэлхийн хэмжээнд энэ статистикийн чадах болохоор нэг өөрчлөгдөөгүй нэг хэмжээндээ л байгаа даа. Нэг 65-аас 67 гэдэг ийм үзүүлэлттэй байна. Аз намхан талаан бүсэд энэ статистикийн чадах болохоор өмнөхөөсөө бага зэрэг нэмэгдчихэд гэхдээ бол 100% хүрэхийн тулд хийх ажил их байна. За бид нар бас чадвар бэхжүүлэх ажлыг илүү цогц байдлаар хийх ёстой. Тэгэхээр 3 төвшөнд ажиллах ёстой. Хувь хүний төвшөнд, байгууллагын төвшөнд болон одоо системийн төвшөнд гэдэг. Тэгэхээр тэр бүх төвшөндөө мэдээллийг бүрдүүлэх, цуглуулах, нэгтгэх, түүнийгээ боловсруулах, тэгээ ашиглах бол аль аль нь маш чухал юм ажил байгаа. Энэ чадвар шаардсан ажил байна. За мөн шинэ дата буюу өгөгдлийн экосистем бүрдсэн байна гэж бид нар ярьж байгаа. Тэгэхээр албан ёсны статистикийн чиглэлээр ажилладаг хүмүүс бол мэднэ. Угаасаа статистик бол нэг тийм шинжлэх ухааны чанартай, уйтгартай, ийм тоотой ажилдаг ажил байдаг. Тэгээд статистик судалгаа хийгээд түүнийг тархаахыг ч гэсэн хүмүүс бас тийм сонирхгүй. Тэгээд нөгөө парламентын гишүүд тэр статистикийн судалгааны тайлан тэр том номыг унших цаг байхгүй сонирхгүй гэдэл ярьдаг. Тэгэхээр статистикийг илүү ойлгомжтой байлгах явдал чухал байна. Зөвхөн парламентын гишүүдэд үгүй ер нь нийгэмд байгаа хүмүүстээ статистик хүргэх явдал чухал байна. За тэр мэдээллийг одоо бүрдүүлэгч нар гэж бол байна. За мөн их хөгжлийн сангуудыг big data-г бас биднээс ашиглаж болж байна. Энэ бүгд нь одоо бүгд нийлжээж өгөгдлийн экосистемийг бол бүрдүүлжээд үүнийгээ хэрхэн оновчтой зохион байгуулж ашиглах уу гэдэг бол чухал. Сүүлийн үед бид нар бас аж үйлдвэрийн 4-р хувьсгалын тухай ярьдаг болсон байгаа. Мөн дижиталчлал, мөн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо гэд ярьдаг. Энэ бүгд нь нөгөө 2030 он хүртэл доктортой хөгжлийн зорилгыг бол хангаж биелүүлэхэд зайлшгүй хэрэгцээтэй шинэ боломжууд иргэдийн оролцоог хангах явдал бас их чухал байгаа. Миний яриа бараг дуусж байгаа. За үндэсний стратеги бол бид нар бас гаргадаг статистикийн салбарыг одоо хөгжүүлэх зорилготой стратегийг үүндээ болохоор бид нар статистикийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд бас нэмэгдүүлэх тал дээр бол анхаарч байна. Тэгээд дэлхийн хэмжээний индикаторууд дээр ажиллахын тулд улс орон бүр өөрийнхөө түвшинд анхан шатны өгдөл мэдээлэлээ бас зөв бүрдүүлж өгөх ёстой. Тэгэхээр доктортой хөгжлийн оновчтой юм индикаторын тогтолцоог бүрдүүлнэ гэдэг бол тухайн улс орны одоо статистикийн мэдээллийн оролцогч нар мөн түүнийг ашиглагч нараас бас хамаарч байна. Тэгэхээр иргэд энэ тал дээр статистик дээр илүү үр дүнтэй оролцож хувь нэмрээ оруулж чадах юм бол мөн иргэд бас тэр тухайн бий болсон мэдээлэл ашиглаж чадах юм бол үр дүнтэй.
За бид нар тухайн тоо мэдээлэлтэй гол нь бас итгэл үнэмшилтэй байх ёстой. Тэгээд тэр тухайн өгөгдөл мэдээлэл маань бодит байдлыг ойлгуулахад бас тохиромжтой. Үүнийг бид нар статистикийг яаж сонирхолтой болгох уу гэж нэрлэдэг. Яг хувь хүний одоо түүх, хувь хүний амьдралыг дүрсэлж харуулах байдлаар статистикийг бид нар ингээд хүмүүст хүргэх юм бол энэ бол илүү ач холбогдолтой гэдгнээс харагдаж байна. Тэгэхээр статистикийн байгууллага бол бусад олон байгууллагад түншилж ажиллах хэрэгтэй. За нэг сайн жишээний тухай ярмаар байна. Филиппиний жишээ байгаа. За Филиппин улсад болохоор ард иргэдийн бий болгосон тоо мэдээллийг ашиглах гэдэг дээр бас өөрчлөлтүүд хийж байна. Тэгээд энд Филиппин улсад шинэ иргэдийн оролцоог хангасан тийм боломжуудыг одоо бүрдүүлж өгснөөр тоо мэдээллийг илүү өргөн хүрээтэй болгох тал дээр өөрчлөлт гарч байна. За мөн тухайн орон нутгийнхаа онцлогийг ойлгох, улс орныхоо онцлогийг бас харгалзан үзэх явдал тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд ялангуяа шаардлагатай чадвараа нэмэгдүүлэхэд бол чухал зүйл. Тэгээд мөн өгөгдөл тоо мэдээлэл бид нар бас одоо нээлттэй байлгах, мөн мэдээллийг цуглуулахдаа түүнийг одоо компьютер машинаар унших боломжтой тийм кодчилсан хэлбэрт нь оруулах гэх мэтээр хийх ёстой зүйлүүд бол энэ салбарт бас их бий. Тэгээд мөн хувь хүний нууц мэдээллийн хамгааллын асуудыг ч гэсэн бас үнэн зүйтэй тусах хэрэгтэй байна. За мөн бид нар илүү үр өгөөжтэй тийм засаглалыг бий болгохын төлөө статистикийг ашиглах ёстой, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд бас статистик бас чухал нөлөөтэй. Эцний хэлэхэд сайн статистик байвал сайн бодлого гарна, сайн бодлого байвал хүмүүсийн амьдрал сайжирна. Баярлалаа. Thank you, Ms. Arun Zayaman, for wonderful speech. Арун заяад баярлалаа сайхан